Хүүхдүүдээ За, багшийг нь инх цол гэдэг багш нь өнөөдөр танарт математикийн хичээлийг орох болно. За, сууцгаагаар. За, бүгдээрээ өнөөдөр хичээлээ эхлэхээс өмнө хичээлийнхаа дэгтээ танилцъя. За, багш руу маш сайн анхаараарай. За, энэ ямар амьтан байх вэ? Арслан. За, тэгвэл арслан гэдэг чинь арслан амьтан маань ямар шин чанартай байдаг лээ? Ямар амьтан билээ? Аратна. За, тэгвэл арслан маань маш ямар ах нь? Зоригтой. Тэгвэл өнөөдрийн хичээлээр арслан шиг зоригтой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ шүү. За дараагийн амьтан маань туулай байна тийм үү? За туулай маань ямар хурдан. За тэгвэл та нар туулай шиг хурдан бичиж тэмдэглэнэ. За энэ ямар амьтан бэ? Яс мэлхий. Яс мэлхий өөр нь ямар амьтан юм бол? Тайван тийм үү? Тэгвэл яс мэлхий шиг тайван хичээлдээ ажиглаж оролцсноо. За энэ. Загас тэгвэл усанда ямар гэдэг лээ? Усан дотроо. Тий нам гүм чимээ гаргадаг. Тэгэхээр хичээлдээ загас шиг нам гүм бусдыгаа маш сайн сонсож оролцсон шүү. За энэ ямар амьтан бэ? Үнэг юу ямар амьтан юм бол? Зайтай. Өөр. Хэлээрэй. Ахваачтай тийм үү? Тэгвэл өнөөдрийн хичээлээр үнэг шиг маш ахваачтай сэргэлэн багшийнхаа хариулт гингүүд гараа өргөөд хичээлдээ оролцох нэ. За бүгдээрээ өмнөх хичээлүүдээрээ бид нар бит болон дүрс үтсэн тийм үү? За тэгвэл багш нь танарт хоёр үзүүлэн харуулъя. За энэ юу юм бол хүүхдүүдээ? Куб бит үү дүрс үү? Бит. За тэгвэл энэ квадрат тэгвэл бит юм болов уу дүрс юм болов? Дүрс. За маш сайн мэдж байна тийм ээ. За багш нь танарт тэгвэл квадрат. За нөгөө талд нь юу бэлээ? Куб. За кубыг байрлуулъя. За багш нь танарт өмнөх хичээлээ сэргээн санаад багштайгаа хамтдаа кубын орой, ирмэг, талсыг тоолох нэ. За үндсэн 3 өнгө багштаа нэрлээрэй. Ямар 3 өнгө гэдэг лээ? За ногоон, улаан, шар, хөх гэсэн 3 үндсэн өнгө байна тийм үү? За багш нь тэгвэл оройг улаан өнгөөр, ирмэгийг хөх өнгөөр, талсыг шар өнгөөр будаж тэмдэглэе. За багш нь энд танарт будаж харуулна. Та нар багштайгаа хамт тоолоод явна шүү. За эхлээд бүгдээрээ хамтдаа оройг ямар өнгөөр гэсэн? Орой гэдэг маань куб дүрсээ багш нь аяга эргүүлээд ториолоод харуулъя. Кубын маань орой. Талаарай. 1 куб бит байна. Хэдэн оройтой ах нь? 8. За одоо тэгвэл бүгдээрээ хамтдаа ирмэгийг тоолъё. Ирмэг маань цэнхэр өнгөөр багш нь тоолно гэсэн тийм үү? 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12. Куб бит маань хэдэн ирмэгтэй байх нь? 12. Юуг толоогүй үлдсэн бэ? Талсыг багш нь ямар өнгөөр гэсэн? Шар. Багштайгаа хамт талсыг тоолъё. 1 2 3 4 5 6 хэдэн талстай ах нь? Багштай хамгийн наад тал сууж байгаа хүүхд маань босоод багштай саяын тоолсноо энд бичээд өгч. Авчиж. Хэдэн оройтой юм бол?
Зөв хүүхдүүд ээ. Зөв. За маш сайн байна. Тэгвэл та нар за баярлалаа. Тэгвэл та нар багшдаа тэгвэл куб биттэй маань төстэй юу байдаг вүлээ? Шоо. За өөр. Хайрцаг. За. Бэлгийн хайрцаг гэж байна. За. За шоо. Ихэнх хүүхдүүд маань бид нар бүгдээрээ шоо гэж нэрлэж байна тийм үү? Шоо маань тэгвэл куб биттэй ижил ах нь тийм үү? 6 тастай, 12 ирмэгтэй, 8 оройтой. За тэгвэл багшдаа кубын маань эхний тас маань ямар дүрстэй ижил гэнэ? Квадрат тийм үү? Тэгвэл та нар квадратын талбайг олж чадах уу? За тэгвэл харъя өгшин. Ажлын хугацаа нээгээд за эхний дасгалыг ажиллаж. За болсон бол гараа өргөө суугаараа хүүхдүүд. Болсон уу? За квадратын талбайг олж чаддсан болов уу? Багш нь одоо та нарыг ажиллах чинь тийм ээ. За болсноо. За тэгвэл одоо багш нь квадратын талбайг яаж олдсон бол яаж олсноо бусдаа тайлбарлаж өгөх хүүхдтэй нөө. За багштай бусдаа тайлбарлаж. Багшд эрээсийг аа дүржээд тэг аа дүржээд тэгээд дөрөв дүрж байгаа гэсэн. Зөв. Мэдээж 4 16 сая хэлсэн квадрат. За та нарын бодол санаа нийлж байна уу? Нийлж байна. За квадратынхаа талбайг олохдоо А гэдэг маань юу вэ? Нэг талын урт гэсэн үг тийм үү? За тэгэхээр нэг талын уртыг нөгөө талын уртаар үржин. Яагаад хоёулыг нь агаар үрцээ? Хоёулаа адилхан урттай учраас үрцсэн тийм ээ? За одоо өөрсдөө хариуг тулгаарай. За та нартай таарч гинөө? За дараагийн дасгалын ажил нь аль нь кубын дэлгээс вэ? За дотроо ажиглаж агаад багшийнхаа ширээн дээр өгсөн энэ хариултаас аль нь зөв хариулт юм болоо дотроо бодож агаад өргөн шүү. Заяа. За маа. За дотроо 1 минут бодъё ягшин. За өргөхөд бэлдэж шүү. За аль нь юм ба сайн ажиглаарай. За бэлдсэн үү? За өргөе. 1 2 3 өргөөрэй. За багшгаа дэше өргөч. За ямар мондгий. За маш сайн байна. За буулгачих. Зөв хариулт нь юу байсан бэ хүүхдүүд ээ? В. За багш нь та нарыг өргөж явах сая тоолсон. За 50 хүүхдээс бүгд зөв өргөссөн байна. За тэгэхээр өмнөх хичээлээ маш сайн ойлгосон байна гэсэн үг тийм үү? За та нар маань тэгвэл квадратын талбайг олж чаддсан байна. Кубын дэлгээс мэддэг юм байна. Тэгвэл өнөөдрийн хичээлээр бүгдээрээ кубынхаа гадаргуугийн талбайг олж сурнаа. За
За багштай энэ уншаа юу гэж? Кубын гадаргуугийн талбайг олох. За сая унших явцад та нарын мэдэхгүй үг байсан уу? Байгаагүй юу? Ямар нэгэн би энэ үгний утгыг арай л мэдэхгүй байна да гэсэн үг байна уу хүмүүдээ? Байхгүй байна уу? За тэгвэл багш нь гадаргуу гэж тэгвэл юу гэсэн үг юм бол? За чангаар. За. За кубын дэлгээсийн талбай гэж байна. За өөрөөр бодож байгаа хөхтэй нөө. Гадаргуу гэдэг маань юу гэсэн утгатай үг юм бол? Хэл хөхтэй нөө. За гадаргуу гэдэг маань альва бит болон альва зүйлийн гадна тал нь гэсэн үг тийм үү? Дотроо за хоосон тэгсэн мөртлөө гадна талынхын зүйлийг юу гэх нөө? Гадаргуу гэж хэлэх нь тийм үү? За куб гэдэг үг маань эр үгөө эм үгөө? Эр үг тийм үү? За тэгвэл кубын гэхэд яагаад эм үгийг залгасан юм бол та нар юу гэж бодож байна? Яагаад эм үгийг залгасан юм бол? За чангаар. Хэл хөхтэй нөө. За багш нь тайлбарлаад өгье. Куб гэдэг маань эр үг байсаар байхад эм үгийг залгаа бичсэн байна тийм үү? За тэгэхээр яагаад эм үгийг залгасан бэ гэхээр куб гэдэг үг маань өөрөө гадаад үг. За гадаад үг буюу орос үг. За орос үгэнд маань уу их шигээр цагаан толгойд нь байж байдаггүй мөн уугаар дууддаггүй учраас үг үүгээр дууддаг. Тэгэхээр үг үүгээр дуудан гэвэл уу маань үү болохоор ямар хий залган гэсэн үг? Кубын гэхээр эм үгийг залгаж байна тийм үү? Тийм учраас эм үгийг залгаж байгаа шүү. За тэгвэл кубын гадаргуугийн талбайг олно гэдэг маань кубыг бүтээгээд байгаа нөгөө талсуудынхаа талбайг бүгднийг олно л гэсэн үг. За. За багш нь ямар биетийн дэлгээсийг самарт байлаа? Куб. За тэгвэл багш нь та нарын ширээн дээр кубын дэлгээсийг байлуулсан байна. Та нар одоо куб дүрсээ өөрсдөө бүтээгээд үзээрэй. За бүтээгээ үзчих. За уянаас нь татаарай. Өө зөв. За бүгд куб бүтээгээд дэше өргөчих багш нь харъя. Харъя да. Өө зөв. Куб дүрс маань бүтэж гин үү? Бүтэж гин. За кубээ буцаага задлангууд кубын юу маань үүсэж гин? Дэлгээс. За уяраас нь татлаа. За куб дүрс маань бит маань үүсэж гин тийм үү? За тэгвэл кубын дэлгээс маань хэдэн талсаас бүтэж гин? 6 талсаас бүтэж гин. Тэгэхээр кубын дэлгээс-ийнхаа 6 талсын бүх талбайг нь олно гэсэн үг. За талбайг ямар үсгээр тэмдэглэдэг вэ лээ? S. За мэдээж талбайг S үсгээр тэмдэглэдэг тийм үү? За багш нь нэг талсынхаа ирмэгийн уртын багш нь 2 см гэж тэмдэглэжээ. 2 см. За одоо тэгвэл багштай хэлээрэй. Кубын нэг талсын талбайг яаж олох вэ? Юугаар үржиглээ? Агаар буюу нэг талсын ирмэгийн уртыг нөгөө талсын ирмэгийн уртаар үржинэ. За сайн байна. За багш биччихье. Агаар үржлээ. Тэгвэл 6 талсын талбайг яаж олох юм бол? Оо ямар мондыг гарсан хариуга? 6-д үржинэ. Тэгэхээр бид нэр 6 удаа нэмснээс хэлбэраар яах вэ? 6-д үржиж яах нь болох нэ. За багштайгаа хамт орлуулад бодоод үзье. За хэдээр үржих вэ? 2 см-ийг үржих нь 2. Үржих нь хэд вэ? 6. За 2 2-ийн 4 4 6. За ямар мондгийг 24 см-г орчиж болох уу? Болохгүй. Юу хичээлээ? Квадрат гэж заавал бичих ёстой тийм үү? Талбайг олж байгаа учраас. За одоо багш нь тэгвэл та нар багшийнхаа тайлбарлсан ойлгосон юм болоо үгүй болоо бодлого 3 4 хийгээ үзтээ.
За харъя. Бодлого 3 4-ийг хий. За боцсон гараа өргөөрэй багш нь үзье. За. Сайн байна. За энэ хавтчих. Оо ямар мундгийг. За одоо энийг хатчих. За маш сайн байна. За дөрвөө цугтан бодороо хөлтүүдээ. За багштай ажлын уцаа авч. За энэ хатчих. За хоёрыг батцсан уу? За метр юу хэлээ? Юу ч хэлээ? Өө тий квадрат гэвчээрээ. За багш нь үзнэ үзнэ. За энийг хатчих. Сайн байна. Сайн байна. За. За гэсэн. За багш нарын хүүхдүүд үзье. Гурваар үржээ. За гарчиж. За 3 4 хоёулын бодоо шүү хүүхдүүдээ. Хоёулын бодоо шүү. За болсон гараа урдаа асууч. За маш сайн. Ямар мундаг хүүхдүүд вэ? Айгуу сайн бодож шít. За багш надад энэлийн ширээнээс үзье. За. За талын ирмэгийн урт маань метрээр өгдсөн байгаа юм чинь хариу нь юу арах вэ? Метр юу арах вэ? Оо тий. Метр квадрат гарна. Метрээр өгдсөн байхад сантиметр гэж бичиж болох уу? Болохгүй тийм ээ. За метр. За зч. За маш сайн байна. За болсон бол гараа урдаагаа тавьчихсоё. Багш үзээ тавьчих. За болсон гараа урдаагаа суугаарай. За хараа та. Яаж суух нь вэ? Одоо нөгөө дэгээ баримтлсан ш тийм үү? Арслан шиг ямар гэсэн? Зоригтой. Багшийнхаа асуултанд хариулж самбарт гарна гэсэн үг тийм ээ? За багш нь эхний дасгал буюу кубын дэлгээсийн ирмэгийн урт нь 3 см бол гадаргуугийн талбайг олоорой гэсэн байна. За багш нь эндээс хүрд эргүүлээд сонгоё. За хараа хэн гарах юм бол хэн сонгогдох юм бол хараа да. За. Хэн бэ? Тэргэл гинэ. За тэргэл хаана? За багштай гараад ир. За тэргэл гараад багштай. За энд бодлого 3-ыг бодъё. За утчих. Тэргэлийн ажлын утас. За баярлалаа. Тэргэлдээ баярлалаа. Маш мундаг зоригтой гарч ирлээ тийм үү? За та нарын хариуд таарч гинэ үү? Таарч гинэ үү? Санал өөр хүүхдээ нэ?
Байхгүй. За тэгвэл дараагийн нэг дасгалыг хэн гарах юм бол багш нь дахиад нэг сонгоё доо. Ямар азтай хүүхэд нь гарах юм бол за харъя. За ажиглыг хараарай. За манай ганц толгой гараад ирээ. Гэж та. За ганц толгой гараад за дасгал 3. За 4 маань. За Ирмигийн урт нь хэд гэж байна? 10 метр бол гадаргуугийн талбайг олоорой гэж байна. За отчих. За жижигхэн бичиж олно өөрийнхөө хэмжээнд. За шууд отчих. За найзгаа хараа шүү. За үрчин хэдэлээ? 6. За найзгаа хараа. Хариуг хараа шүү хүүхдүүдээ. За шууд хариугаа тавьчих. За баярлалаа ганцлагтаа. За таарч гинөө. Оо ямар мундгийг та нар тэгвэл маш сайн боддсон биш тийм үү? За одоо тэгвэл багш нь та нар айгүй мундаг боддсон юм байна. Одоо тэгвэл өнөөдрийн хичээлээ ойлгосон юм үгүй молоо багш нь харъя. За одоо интерактив ажлын хуудсыг хэдүүлээ ажиллая. За багш нь та нар зааврыг өгье. Багш нь дэлгэцэн дээр асуултыг харуулна. Та нар дотроо л бодно шүү заяа. Дотроо за А юм болов, Б юм болов, В юм болов. Аль нэг хариултыг дотроо бодож агаад багшийнхаа өрг гингүүд дэше өргөн шүү за. За ойлгосноо. За дэлгэц рүү харъя. За кубын гадаргуугийн талбайг олохдоо за бодоорой. За 1 минут бодчих. За бодсноо. За бодсон бол за 1 2-ын 3-аа өргөөрэй. За өргөч. Аль нь юм бол? За дээш өргөөрэй. Өндөр төрөг. Сайн харна шүү. Кубын гадаргуугийн талбайг олохдоо гэж шүү. Тийм ээ? За сайн бодоорой. За багш нь харъя. За буулгачих. За та нар цаг ямар хариултыг илүү их өргөсөн? В. За тэгвэл багштаа Б-г өргөсөн үгэд яагаад Б-г өргөсөн юм бол бодох хэлэх хөвгтэй нөө. За өөрийнхөө өргөсөн багшаа би ингэж бодоод Б-г өргөсөн юм аа гэж хэлэх хөвгт. За нөгөө арслан шиг зөрөгтэй тийм ээ. Айж имэх юм байхгүй. Зөв буруугаа багштаа хэлэнгүүт багш нь хэлээд өгнө. За хин. За Б-г өргөсөн хөвгтэй нөө. За тэгвэл тэд ажиглая. Аль нь зөв байсан юм бол за харж байгаарай. Зөв. В зөв байна уу хөөтөө? В зөв байна. За В яагаад зөв байсан бэ сая? В яагаад зөв байсан юм бол хардаа хөөтөө? Яагаад Б буруу байсан юм бол за багштаа ялгаа юм хэлж өгөх хөөтөө нэ. За босъё. Чангаар. Зөв. За өөр. Яагаад би биш юм бол тэгвэл за. Кубын А үржтэн зургаалаар хасан зургаа. Зөв. Харин кубын болохоор дөрөв өргөтэй. Хоёр талаас Зөв. За одоо хардаа хөвгтөдөө ийшээ харъя. Хардаа квадратын талбайг олохдоо нэг талын уртыг нөгөө талын уртаар үрждэг тийм үү? За тэгвэл куб маань хэдэн тасттэй? 6. Тэгвэл кубын гадаргуугийн талбайг олно гэдэг маань багш нь юу гэж хэллээ?
6 талсын талбайг бүгднгийн олж ийнэ л гэсэн үг тийм үү? Тэгэхээр яах вэ? Эхлээд 1 талсын талбайгаа олцоод үүнийгээ хэдэд үржин гэсэн? 6-ад үржин гэсэн. За дараагийн бодлогыг харъя. За зөв байсан тийм ээ. За энэ харъя. За аль нь зөв бэ? За талбайг олж гин. Талбайг олж явахдаа нэгжийг яаж бичих юм аа сайн ажиглаарай. За ажиглая. За ажиглаарай. Нэгжээ маш сайн харна шүү. Өөрөх болоогүй. За дотроо ингээд хадгалчих. Би энийг өргөндөө гэж хадгалжаа. За бодож байгаарай. За өргөхөө ингээд гаргачих өөртөө ингээд хараалаад гаргачих те. Санамсаргүй бурууг нь өргөх тохиолдол гарна шүү дээ тийм ээ. За. За аль нь ба сайн ажиглана шүү. За бодоорой. За болсноо. За 1 2 3 өргөөрэй. Оо ямар мундий дандаа л ногоон онг харагдаад байна да. За ногоон Б. За сайн байна буулгачих. Бүгд Б-г өргөсөн биш. Буйнаа нь В-г өргөсөн байна уу? За тэгвэл багштай хамт ярилцъя. За нааш харъя. Яагаад Б-г өргөсөн бэ хүүхдүүд ээ? Тий. Талбайг олж байгаа учраас квадрат гэж чинь тийм үү? Тэгвэл яагаад V биш юм бол хүүхдүүд ээ? Метр куб гэж биш болох юм уу? Талбайг олж иж болохгүй. Яагаад лээ? Метр квадрат. За тэгвэл зөв байсан болоо буруу байсан болоо дэлгэц рүү хараарай. За. Ямар мондгий та нартай таарч гинөө? Таарж гин. За маш сайн байна. За тэгвэл өнөөдрийн хичээлээр багштай юуг ойлгосон тийм ээ? Багштай хэлж өгөх байна уу? За өнөөдрийн хичээлээр багшаа би тийм зүйлийг мэдэж авлаа гэд өөрийнхөө санаа бодлыг зоригтой илэрхийлэх хөвгт байна уу? Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ. За. Хэн хэлэх багштай? За. Чангаар хэлээ шүү тийм ээ? За сайн байна. Кубын гадаргуугийн талбайг олохыг сурж авсан гэж байна. За өөр хүүхэд бүр л нэг юмыг мэдээж өөр зүйлийг тусгаж авсан байгаа тийм ээ? За өөрийнхөө бодлыг илэрхийлэх хөвгт байна уу та? За чангаар босч жагаад найзуудтай илэрч. Кубын дэлгээс гадаргуугийн уртыг олж чаддаг. За сайн байна. Дэлгээс гадаргуугийн талбайг олж чаддаг болсон гэж байна. За бид нар өмнөх хичээлээ сэргээн санаад за куб биетийнхаа тас, ирмэг, оройг тоолсон тийм үү? За мөн квадратын талбайг олсон. За үүнээсээ кубын гадаргуугийн талбай гэж яг юуг хэлээд байгаа юм тийм ээ? За бүх талсын талбайг олох маань өөрөө кубын гадаргуугийн талбайг олж гинэ л гэсэн үг тийм ээ? За мэдээж баттгах дасгал даалгаврыг ажилласан. За одоо өөрийгөө үнэнч чударгаар үнэлэн шүү хүүхдүүдээ. За өөрийгөө одоо та нар АБВ-г ашигласан бол нөгөө талын ногоон, улаан, шар гэрлэн тохионыхоо гэрлийг ашиглая. За харж байгаа. За багшигаа заавар сайн сонсоорой. Ногоон гэрлийг ямар тохиолдолд өргөх вэ гэхлээр би өнөөдрийн хичээлийг маш сайн ойлгосон гэвэл ногоон гэрлийг ногооныг өргөнө. За ногооныг өргөнө. За багшаа би өнөөдрийн хичээлийг жоохон эргэлзээд байна гэх юм бол багштай шар гэрлээ өргөн шүү. За би бүр ойлгоогүй багшаа. Дахиад танаас асууя гэвэл улааныг өргөөрэй. За одоо өөрөөсдөө дотроо үнэн зөвөр үнэлж байгаарай. За өөрийгөө нэг бодъё. Би өөр нь алийг өргөх вүлээ? За маш сайн ойлгосон гэвэл ногоон гэрлээ өргөн шүү хүүхдүүдээ. Үсгээ өргөхгүй гэрлээ өргөнө. За андуураад үсгээ өргөж магадгүй шүү. За бодож байгаарай. За энэ багш нь өргөсөн хүүхдүүдийн тоог бичнэ. Өнөөдрийн хичээлээ багш нь өөрөө ч бас та нарын өргөсөн гэрлэн дохиогоор үнэлнэ гэсэн үг шүү. За.
За өргөхөд бэлдсэн үү? За 1 2 3-аа багш нь тоолно шүү. За оргич. За бүгд өргөөрэй. 1 2 3. Тэнд 4 байна тий. За 5 хүүхэд. За буулгая. За өнөөдөр хэдэн хүүхэд ирлээ? 50. За 50-аас шар өнгийн гэрэл өргөсөн хүүхэд 5 байна. За тэгэхээр ногоон өнгийн гэрэл хэд гэсэн үг вэ? 45. Улааныг өргөсөн хүүхэд за байсангүй. Тэг гэвчиж багш нь тэг гэвчсэн. За өнөөдрийн хичээлийн маань 45 хүүхэд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн байна тийм үү? За шар гэрэл ассан хүүхдүүдэд нь багш нь дараагийн хичээл дээр нь илүү сайн тайлбарлаад өгье. За тэгээд өнөөдрийнхөө хичээлд багш нь гэрийн даалгаварт дасгал ажлынхаа дэвтэр дээр 2 даалгавар өгсөн байна тийм үү? За дэвтэр дээрээ дасгал 1 2-ыг хийшөө. За мөн нэмээд багш нь кубын дэлгээс өгөө явуулна. За арай өөр. Өнөөдөр багш нь энэ дэлгээс дээр ярилцсан бол гэртээ та нар кубын арай өөр хэлбэрийн дэлгээс хэмжээгээр нь хайчлаад багш шигээ ингээд хийгээд бүтээгээд ирээрэй заа ёо. За гэд өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. За өнөөдрийнхөө хичээлийг та нар өөрийнхөө сэтгэлийг хэлэх хүүхд байна уу? За. Ямар болсон багштай дүгнэд заалж. За босч байгаа гоё чангаар хэлчих. Өнөөдрийн хичээл өнөхөр сонирхолтой. За баярлалаа. За багштай. Өнөөдрийн хичээл үнэхээр сонирхолтой болсон болохоор би танд баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа хүүхдүүдтэй. За хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.